Улаанбаатар төмөр зам дээр шатхуунтай 898 вагон бэлэн байна. Энгийн буюу К2 ангиллын АЕ92 автобензиний үнийг нэмэхгүй. Малын тоо өмнөх оноос 445 мянган толгоогоор буюу 1.8%-аар өсжээ. Жолоочид шийтгэл ногдуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор дүүргийн эрүү иргэний хэлбэр ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй. Зэрлэг ан амьтдад хит ойртох үргээх гаршуулах нь хууль зөрчсөн үйлдэл болно. Хөвсгөл нуур дээгүүр гулгаж байгаа 5 настай тэшүүрчин охин Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Энэ сарын 6-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатхуунтай 898 вагон бэлэн байна. Үүний 256 вагон буюу 15,000 орчим тонн нь АЕ92, 9 вагон буюу 540 тонн нь АЕ95 автобензин байна. Мөн 532 вагон нь буюу 31,000 гаруй тонн нь дизель түлш бол 32 вагон буюу 1920 тонн нь онгоцны түлш тус байна. Түүнчлэн газрын төсний бусад бүтээгдэхүүн 69 вагон байна. Тэдгээрийг толгойд, аршаанд, дархан, эрдэнэт, сайн шанд өртөөдөд тус болгох бөгөөд буух өртөөдийг чиглэн замд 137 вагон АЕ92 автобензин, 268 вагон дизель түлш явж байна. Өнөөдрийн байдлаар манай улс нийт 23,000 гаруй тонн АЕ92, 183 тонн АЕ95 автобензин, 29,000 орчим тонн дизель түлш, 118 тонн онгоцны түлш тус импортлоод байна. Засгийн газрын дэргэд газрын төсний бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хөвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөл ажиллаж байна. Тус зөвлөлийг аж үйлдвэр эрэлс байлгийн яамны төрийн нарийн дарга Дашпүрв ахалж байгаа бөгөөд зөвлөлийн зүгээс энгийн буюу К2 ангиллын АЕ92 автобензиний үнийг нэмэхгүй байх. АЕ92 автобензинийг Оросын холбооны улсаас тогтмол захиалж хангамжийг тасалдуулахгүй байх. Газрын төсний бүтээгдэхүүний нөөц хангамжийн нэгдсэн захим систем бий болгож, урсгалт зардлыг бууруулах зэрэгт шатхуун импортлогч, борлуулагч, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах. Бусад төрлийн шатхууны хувьд олон улсын зах зээлийн үнэт суурилсан уян хатан үнийн бодлогыг хэрэгжүүлэх, нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөд байна. Улсын хэмжээнд 2025 оны эцсийн мал тоолгон урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 445 мянган толгой малаар буюу 1.8%-аар өсжээ. Малын тоог төрлөөр нь авч үзвэл адуу 5.1 сая болж 95%-аар, үхэр 5.4 сая болж 7.2%-аар, тэмээ 501.3 мянга болж 4.3%-аар, ямаа 23.2 сая болж 1.1%-аар тус өссөн байна. Харин хонь 23.9 сая болж 2.6%-аар буурчээ. Гэсэн хэдий ч малын ихэнх хувийг хонь эзэлсэн хэвээр байна. Тодорхойлбол мал сүргийн 41.1%-ийг хонь, 39.9%-ийг ямаа, 9.4%-ийг үхэр, 8.8%-ийг адуу, 1.9%-ийг тэмээ тус эзэлж байна. Мал тоолгын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг тэргүүлсэн бол Өвөр хангаа, Ар хангаа, Баян хонгор эхний 5-д багтжээ. Онгор сар ухаалаг захим системээр замын хөдөлгөөний зарим дүрм зөрчсөн тохиолдолд шийтгэл ногдуулж хэлсэн. Гэвч ухаалаг төхөөрөмж зарим шийтгэлд оновчгүй байгааг эргэж жолоочид хэлсээр байгаа. Ийм тохиолдолд шийтгэл ногдуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор дүүргийн эрүү иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй. Мөн гаргасан нэхэмжлэл нь аль шүүгчид хуваарлагдсан болон холбогдох шүүгчийн туслахын утасны дугаарыг шүүхийн захим сайдад хандан өөрийн нэрийг бичин хайж мэдэх боломжтой байна. Богдхан ууланд зас ихээр орж үйлжилт хүндэрсэн тул бугын сүрэг суурьшлийн бүс рүү сүргэлэн орж ирж байна. Үүнтэй холбоотой хүмүүс зэрлэг ан амьтдтай таарахтаа зураг даруулах хоолт хижээд өгч байгаа дүрс бичлэгийг захим орчинд нийтлэг болсон. Тэгвэл зэрлэг амьтд нь өөрийн гэсэн зан төрх авир айштай хит ойртох үргээх гаршуулах нь хууль зөрчсөн үйлдэл болдог байна. Мөн зэрлэг амьтдад хит ойрцноос үүдэн эвэртэн сүлбүүлэх хатуулгах зэргээр эрүүл мэнд амьнасаа эрсдэлд оруулах эрсдэлтэй. Тиймээс таарвал үргэж зочоохгүй гараасаа хоолт хижээл өгөхгүй байхыг анхааруулж байна.
Мэдээний төгсгөлд хөвсгөл нуур дээгүүр гулгаж байгаа 5 настай дэшүүрчин охины бичлэгийг сонирхолтой. Тэрний бичлэгийг аав нь нийтийн сүлжээнд байршуулсан бөгөөд хүүхдийг бага наснаас нь зөв зүйлд сургаж болохын нэгэн том жишээ болж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.